За сайн байцгаана уу. Өнөөдрийн хичээлээр бид хэрхэн ногоон фон залгахлаар үзэх болно. За ногоон фон гэдэг нь юу юм бэ гэхлээр бид нэр урьдчилан бэлдсэн ногоон өнгөтэй студийг л хэлж байгаа. За ногоон фоныг бид нэр зураг эсвэл бичлэгийг цоолж арт талд нь бэкграунд нь буюу хойдолд нь өөр ямар нэгэн суурь элемент сольжихыг ерөөд нь илэрхийлж байгаа. За жишээлбэл багшны энд нэг ногоон фонтой бичлэг бэлдсэн байна. Үүнийг цоолохын тулд ерөөхдөө бол бид нэр effects key гэж ороод key light гэж өгөөд за эндээс бид нэр screen color-ыг ногоон фоноос сонгож өгөх юм бол үндсэндээ бол цоорчно. За тэгэхээр энэ бичлэгийн хувьд маш сайн ногоон фон жигд гэрэлтүүлэхтэй. За мөн бичлэгийн чанар бол сайн байгаа учраас маш сайн цоорч байна. За тэгэхээр бид нар энэ дээрээс энэ нэвт харагдалтын төлийг дарж асааснаар бидний энэ ногоон фон цоорсон нэвт харагдaltaй байгаа нь харж байна гэж харж чадна. За мөн эндээс бид нэр альфаг сонгож өгснөөр ямархуу байдалтай цоорсон бэ гэдгийг бол харж болно. За цагаан пиксел нь бол цоорог буюу үлдсэн хэсэг. За хар пиксел нь цоорсон буюу нэвт харагдж байгаа хэсгийг илэрхийлж байгаа. Бид нар key light-аас хэдэн тохиргоонуудыг өгөөд бид нар энийг маш сайн цолбортой болгож болно. За тэгэхээр энэ тохиргоонуудыг үзэхийн өмнө бид хэдэн зүйлийг харж мэдэж авах хэрэгтэй байгаа. За тэр дээр нь юу юм бэ гэхлээр бид нар багшны нэг хэдэн үгнүүдийг бэлдсэн байна. За тэгэхээр хамгийн эхлээд бид нар key буюу цоолох гэдэг үгийг мэдэж авах хэрэгтэй. За нэг үндсэндээ бид нар эдгээр үгийг мэдчихснээр дараагийн удаад ямар нэгэн байдлаар эффектүүд болон хүмүүстэй хамтран ажиллахад маш сайн ойлголцоно гэсэн үг. За тэгэхээр key гэдэг нь бол ерөнхийдөө бол бид нар цоолохыг хэлж байгаа. Ногоон фон цоолохыг бол green screen key гэж нэрлэдэг. За тэгэхээр ийм ногоон фон байсныг бид нэр цоолсны дараа key хийгээд нэвт харагдaltaй байдлыг бид нэр key хийж байгаа. Цоолохыг. За matte гэдгийг бид нэр өмнө хичээл дээр үзчихсэн. Бидний toggle switch-ээс эндээс бид нэр alpha matte эсвэл luma matte гэж цоолдог. За alpha matte гэх юм бол бид нэр ингээд шууд цоорчсон байгаа нь alpha-гаар нь ямар нэг юм цоолж өгдөг бол luma гэх юм бол бид нэр энэ цагаан харагдж байгаа хэсгүүдээр нь цоолж өгдөг. За тэгэхээр ногоон фон цоолоход бидний энэ key light 1.2 гэсэн энэ эффект жишээлбэл бид эндээс view-ийн matte гээд шууд энэ matte-аар нь гаргаж өгч болно. Үүн дээр бид нэвт харагдалтын пикселийг дарсан ч энэ нь өөрөө нэвт харагдaltaй биш, шууд хар цоорсон хэсгийг хараар үлдэж байгаа хэсгийг цагаанаар дүргээд өгч байгаа. Бид нар дараа нь энийг ямар нэгэн байдлаар дүрс оруулж ирээд нэг screen track matte-ийг бид энэ дээрээс luma matte гэх юм бол энэний лумагаар ямар нэгэн өөр юмыг бас цоолж болно гэсэн. За тэгэхээр энэ luma matte нь өөрөө маш хэрэгтэй. Бид нар бас өөрчилж дүрсийг бэлдээд цоолохоос өмнө ямар нэгэн процесс хийгээд өнгө цэцэл ч юм уу хийгээд бид нар буцаагаад цоолсон мата цолбор болгож өгөхөд бол хэрэгтэй байдаг. За энэ талаар бас жишээ багш нь үзүүлэх болно. За тэгэхээр matte гэдэг бол бид нар энэ цоолоод гарч иж хар цагаанаар харж байгааг бид нар matte буюу luma matte гэж харж байгаа. Luma гэдэг нь хар цагааныг хэлж байгаа. За matte-ийг бид нар luma matte гэхгүй өөр өнгөөр улаан ч юм уу өөр өнгөөр оруулаад өөр зүгээр matte болгож болно. Ерөнхийдөө бол matte гэдэг нь өөрөө энийг хэлж байгаа гэдгийг л ойлгох хэрэгтэй. За spill separation гэдэг зүйл ногоон фон цоолоход бол гарч ирдэг. За энэ юу юм бэ гэхээр бид нар ногоон фоныг цоолоход ногоон фоноос ойсон гэрлүүд маш ихээр энэ дүр болон объектор бол орж ирдэг. За жишээлбэл энэ өсний өнгө болон хувцсан дээр мөн хацран дээр энэ ногоон фоны туяа орж ирсэн байна. За тэгэхээр spill гэдэг нь болохоор өөрөө энэ орж нэмэлтээр орж иж байгаа гэрлийн өнгийг хэлж байгаа. Separation гэдэг нь болохоор сар мужуулах буюу энийг арилгах. За тэгэхээр бид нар цоолсны дараа green screen-ийг spill separation хийгээд цэвэрлдэг байж байгаа ингээд ногоон өнгө ойсныг. За мөн бид нар өөр ямар нэгэн фонтой цогцох өнгөөр эсвэл ногоон өнгийн сольж бас болно. За тэр нь бол композит хийх буюу нийлүүлэх ажлын үр дүнд бол гарч ирдэг. За түүний дараа edge гэдэг байгаа. За edge гэдэг нь болохоор бидний ногоон фон цоолоод spill separation хийчихсний дараа болонгийн үзүүрүүд нь цагаан болчихно. Үүнтэндээ энэ дээр бол ногоон фонтой хагас нэвт харагдaltaй пикселүүд нь өөрөө spill separation хийчих юм бол ийм цагаан болоод өнгийн ногооны цагаан болгочих учраас юм цагаан болгочих. Тэгэхээр бидний энэ болонгийн захын пикселүүдийг цэвэрлэх хэрэгтэй болдог. За тэрийг бол edge буюу edge cleanup эсвэл болон гэдүүлэх erode гэдэг ч юм уу тиймэрхүү байдлаар бол нэрлэдэг. За тэгэхээр бид нар эндээс харахад бол энэ болонгууд нь цагаан байсан бол энэ болонгууд нь цэвэрхэн өс рүүгээ ингээд
орсон харагдаж байна. За тэгэхээр энийг бол edge буюу edge cleanup. За alpha. За alpha гэд багш нь энд яг адилхан тавьсан байж байгаа. Багш нөгөө түрүүний хэлжсэн энэ дээрээс alpha mat гэдэгтэй адилхан. Гэхдээ бол цоороод гараад ирсэн дүрсийг бол alpha буюу цоорхоо дүрс гэж нэрлэдэг. За нэг үндсэндээ бид нар энэ дээрээс alpha-гаар нь ингээд харж болно. За жишээлбэл энэ дээр түрүүн багш нь харуулсан энийг alpha гэх юм бол цоорхоог нь харж байгаа. Тэгэхээр бид нар энийг энэ дээр нь screen mat гэх юм бол энэ дээр бол цоорх харагдахгүй цав харагдана. Тэгэхээр энэ нь өөрөө цоорхоог нь харуулахгүй байгаа гэсэн үг. Цоолж байгаа эффект нь өөрөө цоорхоо харуулахгүй ингээд энэ хар цагаанаар харуулж байгаа учраас л энэ дээр alpha байхгүй харагдахгүй байна гэсэн үг. За эдгээр хідэн үгнүүдийг болон аргачлалуудыг бид нэр ерөөдөө мэддэг болох хэрэгтэй гэсэн үг. За жишээ нь яагаад заавал ногоон фон дээр цоолдог вэ гэвэл ногоон фон өөрөө хүний арьсны өнгөн дээр ордог. Тийм тод ялгаралтай өнгө учраас бид нар ногоон фоныг хөвчин ашигладаг. За мөн цэнхэр фоныг хаяа ашигладаг. За цэнхэр фоныг ямар тохиолдолд ашиглах вэ гэхээр бид нар гадаа зураг авалт хийж байгаа тохиолдолд магадгүй байгалийн өнгө нь өөрөө ногоон мод энтертэй давхцаад байгаа бол бид нар цэнхэр фоныг бас ашиглах хэрэг гарна. За жишээлбэл багш нэг жишээ бэлдсэн байна. Энэ бол цэнхэр фон дээр авсан дүрс байж гин. Энэ цэнхэр фон дээр аваад бид энийг энэ дээрээс effect key гэж ороод key light гэх хүчээ. За багш нь өгсөн байгаа юм байна. За тэгэхээр key light-ыг бид нэр энэ дээрээс screen color гэдгийг сонгож өгч байгаа. Screen color гэдэг нь болохоор цоолох өнгийг хэлж байгаа. Үндсэндээ энэ дээрээс бид нэр pixel-ээс сонгосон яг тэр өнгө нь өөрөө энэ дүрснээс устж алга болохыг хэлж байгаа. За тэгэхээр бид нар энэ дээрээс соролыг аваад энэ өнгийг сонгоод өгч. За ингэснээр бидний нөгөө нэг screen маань яг энэ өнгө нь өөрөө цоорч харагдаж байна. За эндээс бид нэр alpha гэж хараад хэр сайн цоорсон байдгийг харж болно. Тэгэхээр баг зэргийн noise-той иймэрхүү байдалтай одоо нэг сайн одоо цорог байна. За жишээ нь энэ дээр цорхсгүй хэсгүүд байж магадгүй нэг харъя. За цорхсгүй хэсгүүд нь баг зэрэг цоорсон байна. Эффект онтроо гарах юм бол энэ дээр энэ цэнхэрийн пикселүүд байгаа учраас. За тэгэхээр альфагаар нь харах эффектээс агаад альфагаар нь харах аль эсвэл бид энэ эффектээсээ screen mat гэдгийг сонгож өгөөд харж болно. За энэ дээрээс бид нэр screen gain гэдгийг одоо нэмэгдүүлнэ. Үндсэндээ бид нэр энэ тухайн сонгож өгсөн өнгө нь өөрөө saturation-ыг ихсгэх буюу нэмж байгаа. Иймэрхүү илүү үнэтэй төстэй олон өнгөнүүдийг бол одоо сонгож авна гэж байгаа. Тэгэхээр бид нар энийг одоо баг зэрэг өөр өнгөнүүд нь төлөвлөсөн байгаа учраас энийг нэмснээр бид нар энийг илүү сайн цоолно гэсэн үг. За үүний дараа screen balance гэдэг нь болохоор бид нар энэ ногоон энд соруулсан цэнхэр өнгө өөрөө баг зэрэг Q-гийн өөрчилж өгснөөр бид нар илүү сайн цоолно. Дээшээ эсвэл доошоо. Бидний дүрсээ харна. Энийг илүү сайн цагаан болтол нь аль тал руугаа илүү явуул зүв байна гэдгийг харна. За тэгэхээр дээшээ явуулсан илүү сайн байгаа учраас бид нар энийг дээш нь явуулчихна. За түүний дараа screen mat буюу бидний хар цагааныхаа хувийг одоо тэнцвүүлээд цэвэрлж өгнө. За жишээ нь бид нар cliff white гэдэг нь болохоор энэ бидний white буюу цагаан үлдэж байгаа хэсгийг одоо хамгийн дээдлийн цагааныг одоо жишээлбэл энэ ойролцоохын саарлуудыг бид нар цагаан руу шилжүүлэхийн тулд бид нар энэ доош нь бууруулна. Нэг үндсэндээ бид нар 90% байгаа нь шууд цагаан руу орж байгаа гэсэн үг. Цагаан руу буюу үлдэнэ гэсэн үг. Энийг бууруулад цэвэрлэнэ. За мэдээж хэрэг энэ баг зэргийн цооролттой эсгүүд нь бас ингээд энэ дээр нэвт орно. За тэгэхээр энийг clip black буюу энэ хар байгаа эсгүүдийг бид нэг дээш нь нэмж өгснөөр одоо энийг ярилцгаж болно. За иймэрхүү байдлаар. За ингээд бид нэр final result гэдээ харна. За key light нь өөрөө view гэдэг хэсэгтэй. View нь болохоор үндсэндээ бид нар яг юу хийж байгаа вэ гэдгийг өөрөөр харж байгаа. Source гэдэг нь болохоор бид нэр үндсэн дүрсээ харна. Ямар нэгэн энд байгаа тохиргоонуудыг нэгч идэвхжүүлэхгүйгээр. За бид нар эндээс хэдэн зүйлсүүдийг л мэдээд авчвал болно. Эндээс source болон source alpha. Source alpha гэдэг нь энэ дүрс өөрөө анх орж ирэхдээ цоорхоо байсан байна гэдгийг харуулж байгаа. За түүний дараа screen mat буюу бид нар энэ mat-ыг харж байна. Mat гэдэг нь өөрөө энэ alpha хайж наалыг харж байна гэсэн үг шүү дээ. За түүний дараа бид нар status гэж харж болно. За status нь юу юм бэ гэхээр бид нар сайн цорсон болон муу цорсон эсгүүдийг одоо ялгаж харахад тустай. Тэгэхээр энэ ногоон эсгүүд нь болох юм бол бид нар энэ edge буюу pixel цорсон цорог хоёрын цавсан эсгүүдийг харж байгаа. За gray буюу энэ саарл пикселүүд нь бид нар энэ хагас цоролттой эсгүүдийг, цагаан эсгүүд нь нэвт одоо цорог үлдсэн эсгүүдийг бол илэрхийлж байгаа. За түүний дараа intermediate result гэдэг нь болохоор
бид нар энэ дээрээс за энэ эффект нь өөрөө юу хийдэг? Spill separation хийгээд энэ өнгөнүүдийг нь зөв өнгөтэй болгож өгч чаддаг. Одоо маш сайн тийм цоолдог эффект байгаа. Тэгэхээр бид нар энэ intermediate result гэдэг нь болохоор spill separation буюу түрүүний одоо энийг хийхгүйгээр иймэр нь харуулж байна гэсэн үг. За хэрвээ final result гэх юм бол өөрөө spill separation-ыг автоматар хийчихнэ. За нэг харах юм бол жишээлбэл энд байна. За бид нар эффект хамтраа харах юм бол энэ юм цэнхэр фон дээр өсний энэ хавь бол цэнхэр харагдаж байна. За тэгэхээр intermediate result гэх юм бол за асаагаад харах юм бол энэ өсний энэ хавь бол цэнхэр болж харагдаад байна. Гэхдээ цоорцноор. За final result гэх юм бол нөгөө spill separation хийчнэр харж байна гэсэн үг. За ингээд бид нар final result дээр тавиад артлынхын фон дээр нь бид бэлдсэн дүрсээ тавьчих юм бол иймэрхүү байдлаар бид нар одоо ингээд цэнхэр фоныг цоолоод машин бэрээ явж дүрсийг л оруулж өгч болж байна. За тэгэхээр иймэрхүү байдлаар бид нар нөгөө жолооч байгаа хол авч явах боломжгүй ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар илүү хүндрэлтэй эрсдэлтэй зураг авалтуудыг студид ногоон эсвэл цэнхэр фон дээр хийгээд цоолоод ашиглаж болно гэсэн. Canon-ы ихэнх дүрсүүдийг бол тэгэхээр иймэрхүү байдлаар хийдэг байх нэ. За тэгэхээр бүгдээрээ за цоошинэр ихнээс нь энэ одоо ногоон фонтой эсхийг цоолж авч одоо хийж үзцгээе. За мэдээж хэрэг эхлээд цоолох эффект өгнө. Бид тэгэхээр эндээс эффект цэцний key нэгж ороод key light-ыг өгнө. За key light бол хамгийн шалгарсан нэлээд сайн цоолдог эффект. За тэгэхээр энийг бид нэр бол их өргөн ашигланаа. За хамгийн эхлээд мэдээж хэрэг бид эндээс screen color гэдгийг тухайн цоолох өнгөө соруулж өгнө. За тэгээд бид энийг за screen matte гэдгээр нь хэр сайн цоорсон бэ гэдгийг харна. Бүгд цагаан үлдэх ёстой буюу цоорохгүй үлдэх ёстой хэсэг гэж байгаа. Тэгэхээр бид энийг энэ хэсэг ийм саарал харагдаад байгаа бол бид нар буруу муул цоолж байна гэсэн үг. За тэгэхээр энэ хэсэг мөн сайн тас гар биш байгаа бол бас энэ дээр цоолттой ямар нэгэн зүйл үлдэж байна гэсэн үг. Тэгэхээр энийг бид нэр маш сайн цэвэрлэх хэрэгтэй. За инként бол эдгээр байгаа тохиргоонуудыг бид нар баг зэрэг өөрчилж өгнө гэсэн үг. За эхлээд бид нэр screen gain-ийг баг зэрэг нэмнэ. За screen gain-ийг нэмснээр бид нэр энэ үсний детайлууд буюу энэ баг жижиг ширхтээ детайлуудыг арилгаж болохыг бас анзаарч авах хэрэгтэй. Хэтэрхий их screen gain нэмэх юм бол бидний энэ болонгийн энэ үсний детайлуудыг өөр байхгүй болгож байна ингээд. Тэгэхээр screen gain-ийг их нэмэх нь өөрөө бас эрсдэлтэй гэсэн үг. За screen gain-ийг хаснаар бид нэр цоорохгүй болгож өгч болно. Гэхдээ бид нэр нэмнэ. За энэ нь өөрөө анх бол 100 байж байгаа. За тэгэхээр 100-г баг зэрэг нэмье. Баг зэрэг нэмээд энэ ойролцоо дүрийн маань ойролцоо байгаа энэ пикслүүд нь бүтэн харуулсан багт болно. Энэ зах руу энэ хавь руу бол бид нэр хэрэггүй. Угаасаа бид нар энийг траклах ч юм уу ямар нэгэн өөр тийм эффект өгөхийн тулд бид нар энэ дээр ийм маркерууд тэмдэглэж өгөөд тэгээд камер хөдөлгдөг. За тэгэх юм бол бид нар өмнөх хичээлүүдээр үзчихсэн камер трак гэдэг. Камер трак хийснээр бид нар артталт нь бол наадталт нь энэ элементүүдийг оруулж өгч болно. Тийм учраас бид нар энэ ногоон фон дээрээ ийм траклж болохулц одоо маркеруудыг тэмдэглэж өгдөг байгаамаа. За хамгийн эхлээд бид нар энэ илүү дутуу хэрэггүй байгаа зүйлсүүдэд цэвэрлэж авна. Тэгэхин тулд бид нар зүгээр масклж чинь гэсэн үг. Ингээд масклж чинь. Ингээ масклцсны дараа нөгөө бидний эффект маань өөрөө энэ маск таск дээр бол орно шүү дээ. За тэгэхээр бид нар энийг за screen matte-ийг харах юм бол масклсан хэсгэн дээр байгаа бидний одоо орсон эффектийг бол харж байна. За ингээд бид нар screen gain-ийг баг зэрэг нэмж өгсөн. Өшөө баг зэрэг нэмж өгч болно. За тэгээд мөн black-ийг бид нар screen matte гэдгээс бид нар black-ийг баг зэрэг нэмж өгснөөр мөн өшөө сайн арилгаж байна. За ингээд. За одоо цагаан хэсгүүдийг бид нар цагаан болгож авахын тулд эхлээд бид нар screen balance буюу ногоон фоноос соруулсан өнгийг hue-г нь баг зэрэг дээш nooш нөтлөж гин гэсэн үг. Ингээд хамгийн илүү цагаан болох хүртэл нь аль нэг дээш нөтлөгнө. Гэхдээ мэдээж хэргийн background буюу цоорж байгаа хэсгээр хэрэг хөрчлөлт орж ийн харах хэрэгтэй. Их хөрчлөлт ороод байвал бид нар энийг орлох шаардлагагүй. За мөн үсний ширхгүүдийг бас анзаарах хэрэгтэй. За ингээд за одоо бид нар display bias болон alpha bias гэдэг одоо хоёр зүйл үлдэж байна. За intermediate result буюу өөрөөр нь харъя. Зөвхөн цоорсон хэсгээр нь харъя. За одоо бид нар энэ alpha bias гэдэг нь болохоор энэ дэрийн ногоон фоноор ингээд энэ цоороод. За тэгэхээр бид нар энийг арсны өнгөтэй
уусж байгаа ногоон өнгийг цоорохгүй үлднэ гэдгийг өгөхийн тулд бид энийг альфа bias-ыг эндээс арсны өнгийг оруулж өгнө. За log alpha bias together гэдэг нь болохоор энэ хоёрыг хамтдаа нь одоо ижлэх нэг өнгөтэй байлгана гэдгийг илэрхийлж байгаа. За decibel bias гэдэг нь болохоор бид нөгөө түрүүн харсан decibel гэдэг нь speed separation-ыг бол хэлж байгаа. Энэ өнгийг одоо арилгахыг хэлж байгаа. Тэгэхээр бид энэ дээрээс илүү сайн speed separation хийхин тулд энэ хэсэг нь одоо арилахгүй байвал одоо final result дээр арилахгүй байвал бид нэр speed separation дээр өнгийн соруулж өгч болдог гэсэн үг. За intermediate result дээр бид энийг түр салгаад alpha bias-ыг бид энэ дээрээс арсны өнг сонгодог. За тэгэх юм бол бид нэг бол илүү сайн цорно, нэг бол буруу цорно. За тэгэхээр энийг бид унтрааж агаад alpha bias-ыг ийшин соруулаад. За тэгээ асаад үзье. За ингээм бол өмнөхөөс бол арай дээрцсэн байна. Нэг ийшин. За тэгэхээр ийм аргачлалаар шууд бүх зүйлийг сайхан болгох ч нэ гэж бол бас бодох хэрэггүй. Бид энийг screen mat хийж агаад өмнөхөөс илүү дээр босон л болоо. За тэгээ screen mat хэсгээс бид энэ white-ыг доош нь баг зэрэг оруулж өгвөл за ингээд 88 болгочих юм бол бидний одоо энэ хэсэг маань л сайн цорох нэ. За alpha bias-ыг ийшээ өгөөд үзэх бүтрээ. За тэгвэл бид энийг source дээр нь тавьж байгаа төх юм бол илүү сайн болно. Тэгвэл өөр өнгө сорогдоод байгаа гэсэн үг. За intermediate result гэдэг. За тэгээд screen mat. За ингээ арай сайн болсон байна тийм ээ. За энэ хэсэг нь маш их ногоон байгаа учраас цоороод байна. За энийг бид screen mat гэж хагаад цэвэрлж өгөх хэрэгтэй. За нэг ганц эффектээр бас бид олон зүйлийг бол хийж маш сайн цаалтыг хийж чадахгүй. Заримдаа бидний иймэрхүү зүйлсүүдийг арилгах гэж байгаа энэ үснийхээ деталуудыг маш ихээр арилгачих үе байдаг. Тийм учраас олон кийдийг бол давхарлаж ашигласнаар илүү сайн үр дүнтэй болдог. За багш дөрөвний энд харуулжсэн энэ edge буюу болонгийн дотогш нь идүүлж цэвэрлэх аргыг. За тэгэхээр одоо бид multi-layer key-ийн буюу хоёр layering аргаар бид энэ үүнийг цоолох даргачлаар энийг бол цэвэрж болно. Үндсэндээ бид энийг энэ дээрээс нь layer хувлаад масклаад энэсгээ дүүргэж болно. Хамгийн гол анхаарах зүйлсүүд нь бид энэ layer-ийн захын пикслүүдийг маш сайн зөвөр нь авч үлдэх байгаа. За ингээ intermediate result-ыг харах юм бол бид нэлээд сайн цолсон харагдаж байна. За үүнийгээ баг зэрэг gain-ийг нэмж өгөөд за энэ дээрээс бид final result харах юм бол илүү сайн одоо speed separation хийсэн хэсгийг бол харж байна. Гэхдээ Keylight-ийн speed separation багшд нь тийм сайн санагддаггүй. Тийм учраас бид энийг intermediate result гэдгээр нь орхиод үүний дараа энэ дээрээс бид key нэгээд key cleaner өгч үзье. За key cleaner бол за энэ дээрээс бид alpha харах юм бол key cleaner-ыг унтраа. Үндсэн дүрсний анхныхын source-оос нь бид key cleaner нь одоо дүрсийг уншаад за энэ дээрээс цоорсон дүрснээс хэр сайн, хэр буруу, хэр алдаатай байгааг анализ хийгээд баг зэргийн пикслүүдийг одоо шинээр нэмж өгдөг. За үсний детайлуудыг бид хэр сайн буцааж оруулж ирснийг харж байна тийм ээ. Key cleaner. За key cleaner-ыг шууд өөрөөр нь өгчөөд бол болно. За альсвал бид энийг баг зэрэг хэсгэж багсгаад болгонгод орлож болно. Key cleaner бол яг энэ болонгийн зүгүүдийг л бид нарт одоо сайн цэвэрлж өгдөг гэж байгаа. За үүний дараа бид багш саянд яагаад энийг альфа хараа эндээс биш харсан бэ гэхээр энэ дээр хоёр эффект өгсөн учраас энэ эффект л зөвхөн одоо бид нарт энэ альфаг энэ харуулж чадна. Одоо бол бид нар энэ өгсөн бүх эффектүүднээс альфаг нь харахын тулд багш энэ дээрээс өгöd байгаа. За энийг гарны командаар өгөхын тулд бид нар alt дараад alt 1 дарах юм бол red болно, alt 2 green болно, alt 3 blue, alt 4 нь alpha болно. Alt 1 2 3 4. За иймэрхүү байдлаар дахиад тухайн товчон дээрээ дахиад дарах юм бол шилжинэ. За иймэрхүү байдлаар багш нь бол илүү хурдан ажиллахын тулд alt гэж хаад хараа авчдаг байж байгаа. За үүний дараа бид нөө speed separation хийх шаардлагатай. За speed separation энийг ийм болгож цэвэрлэнэ гэсэн үг. За тэгэхэд бол бид энэ дээрээс effects-с key advanced speed separation гэдэг эффектийг өгнө. За энийг 50-д 30 шууд өөрөө speed separation автоматар хийх чинь. Тэгэхээр заримдаа энэ нь хангалтгүй муу санагдчихвэл энийг бид нэр шинээр ультра гэдэг сонголтыг сонгож өгөөд одоо энэ дээрээс өнгийн соруулж өгнө. Яг ямар өнгийг спил хийх гэдэг юм бэ гэдэг.
За тэгэхээр өнгөс оруулахын тулд бид өмнө нь өгсөн бүх эффектүүдийг унтраах хэрэгтэй. За мөн спилспрестрийг өөрийг нь унтраах хэрэгтэй. Ингээд бид энэ дээрээс яг үндсэн өнгөө сонгож өгөөд спилспрес насаач харъя. За ингээм бол маш сайн спилспрес хийсэн байна. За тэгээд энэ хоёрыг асаач. За ингээм бол бидний нөгөө булангийн ногоон харагдадсан өнгө маань цэвэрлэгдчихэж байна. За үүний ард бүгдээрээ solid өгье. Layer new solid гээд бидний нэг сайн ялгаж харахын тулд хар solid өгöd үзье. За ингээд сайн цорсон байна. За одоо бүгдээрээ арталт нь фон тавьж үзье. За иймэрхүү байдалтай бол бид ногоон фонны цолборыг л хийж болох нэ. Тэгэхээр нэг үндсэндээ одоо кино болон бусад эффектүүдэд ногоон фоныг цоолж ашиглах тохиолдол бол маш их байдаг. За та бүхэн өөрсдөө ногоон фон дээр бичээд альсвал хэнийг нэг ногоон фон дээр бичээд цоолоод одоо орчин нөөцлж болно. За ногоон фон цоолсны дараа композит буюу нийлүүлэх нэг ажлын үе шат явагддаг. За тэр нь артлын өнгө болон одоо цоосон дүрснийхаа өнгөнүүдийг адилхан болгоод дээрээс нь энд хойноос нь гэрэл тусч ивэл энэ дээрээс нь гэрэл оруулж өгөх гэдэг ч юм уу. Орчинтой нь ерөөхдөө илүү ойрхон яг нэг дор байгаа юм шиг болгохыг композит хийх гэж бол нэрлэдэг. Тэгэхээр композитийн үе шатн дээр бид ногоон фоноор цоолсон зүйлсүүдээ илүү бодтой одоо харагдуулж чаддаг гэсэн үг. За ногоон фон цоолохын өмнө мэдээж хэрэг хэд хэдэн зүйлсүүдийг анхаарч бас бичлэгээ хийх хэрэгтэй. Ногоон фон өөрөө илүү жигд юм сайн зөв гэрэлтүүлэхтэй байх хэрэгтэй. Ногоон фонны аль нэг хэсэг нь илүү харанхуй дарк тийм байж болохгүй. За мөн ногоон фон дээр авж байгаа хүний дүрс маань өөрөө ногоонтойгоо адилхан өнгийн хувцс эсвэл ямар нэгэн эдэл хэрэглэгүй хувцс эсвэл ямар нэгэн эдлэл хэрэглэл өмсөхгүй зүүхгүй байх хэрэгтэй. За тэгэхгүй бол ногоон фонныхаа өнгийг суруулахад одоо товчин ч юм уу эсвэл одоо юу ч гэдэг ямар нэгэн хувцс нь өөрөө ногоон бах юм бол хамт зорчно гэсэн үг. Тэгэхээр тэрийг бас анзаарах хэрэгтэй. Тийм учраас ногоон фон дээр дүрс авахынхаа өмнө хэд хэдэн зүйлийг бодох хэрэгтэй гэсэн үг. За тэгээд бид ногоон фон та дүрсээ сайн авцсны дараа ерөөхдөө бол дараалал нь бид эхлээд ногоон фоноо зөв аргачлалаар цоолно. Тэгээд спилспрес хийж одоо ногоон фоныхоо өнгийг арилгана. За тэгээд ээж болонгуудыг нь цэвэрлээд альфа болгоод тэгээд background болон foreground буюу хойдолтон дүрсээ тавьж өгнө. За тэгээд энэ хоёр дүрсээ нийлүүлэх ажил буюу композитын ажлыг сайн хийж өгсөний дараа ерөөхдөө бол ногоон фон цолт болон рендерийн руу ороод шууд рендерлээд эцсийнхэн дүрсийг бол гаргаад авч болно гэсэн үг. За ингээд өнөөдрийн ногоон фонны хичээл маань энэ хүрээ дуусчихна. За дараагийн хичээлээр бид хэрхэн композит хийх талаар суралцах болно. За дараагийн хичээлээр уулзтлаа. Түр баяртай.